Өнөөдөр Эрдэнэс 5 толгой компани үйлдвэрчний холбооноос түлхтэд мэдээлэхдээ тэд ашигт малтамдыг эргэлтэнд оруулах эрх бүхий Эрдэнэс 5 толгой компани үйл ажиллагаа хэвийн бус үргэлжлэж байгааг дуулгасан юм а. Тухайлбал ажилтнуудаа олон цагаар ажиллуулж цалингийн дутуу тооцдог. Мөн орон нутгийн иргэдийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулалтгүй ажилуулснаас болж тэдний нийгмийн асуудлыг орхигдуулдаг байгааг Монголын Өмнө Говь аймаг дахь салбарын захирал Батсайхан дөрвтэй ажил хийхгүй байна гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд хүн бүрийн ажиллахыг хүсэх болсон салбар бол уул уурхай ашигт малтмалын салбараа өндөр цалинтай гэсэн хандлагыг нийгэм төрүүлээд байгаа ч өнөөдөр хөдөлмөрийн хүнд нөхцөл буюу уурхайд ажиллаж байгаа хүмүүс 200 мянган төгрөгийг л гар дээрээ авч байна гэдгийг Эрдэнэс 5 толгой компани үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн юм а. Уурхайд авсан мөнгөний өсөлт ялангуяа Өвөр Хангай аймагт их байдаг учраас тэдний авч байгаа цалин амьдралд нь хүрэлцэхгүй байна. Хамгийн гол нь хөдөлмөрийн хуулийг зөрчиж ажилтнуудаа олон цагаар ажилуулдагч цалинг нь дутуу боддог гэдгийг тэтгэлсэн юм а. Харин дарга захиралгээд удирдах ажилтнууд нь сардаа 20 хүртэл сая төгрөгийн цалин авдаг байна. Хүний хөгжил санд чинь 412 тэрбум төгрөгийг авсан ба шүү дээ. Тэрүүгээр дамжуудад нэг намын мөрийн хөтөлбөр хийгээ явуулсан. Магадгүй одоо хэрвээ энийг ямар нэг байдлаар биднээс асуудал болгож энийг шийдвэрлэдэг тэр арга замыг олохгүй бол төрийн өмчийн компани гэдэг одоо энэ дараа алтан үеийн засгийн газар дахиад мөнгөний аваа явуучих нь бүр яах юм бэ? Тийм үгүй юу? Энд чинь бол хэдийн төрийн өмчсөн бизнесийн байгууллага шүү дээ. Ашигтай ажиллах ёстой шүү дээ. Тэр ашигаараа бол ажилчид нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Өөрөхтэй. А тэрийн бол эрх мэдэлтэй хүн гэдэг ерөнхий сайд батал алтхан байна шүү дээ. Уурхайн олборлолтын ажил үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүдийн үндсэн дээр төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа гэсэн мэдээллийг компани удирдлагууд өгч байсан ч үүнийг үгүйсгэж дараах баримтуудыг дэлгэсэн юм а. Үүнд Эрдэнэс 5 толгой компани нь Латад улсад ашиглалтаа болсон хуучин пуужин тээвэрлэх зориулалттай 10 машины зориулалтыг өөрчилж нэгийг нь 165 сая төгрөгөөр авсан ч 3 сар бололгүй эвдэрсэн гэдгийг мөн 2012 оны сонгуулиар Эрдэнэс 5 толгой компани их хэмжээний мөнгө зарлагдсан өөрөөр хэлбэл сонгуулийг будлаантуулахад оролцсон түүнчлэн хүнд даацын машинуудаа өндөр үнэтэй чанаргүй сэлбэг авдаг гэдгийг хэлж байсан юм а. Жинхэнэ баялаг бол үйлдвэр орд газрууд бус харин иргэдээ дэмжиж байж улс орон аж ахуйн нэгжүүд хөгжих учраас Эрдэнэс 5 толгойн ажилтнууд өөрсдийнхөө нийгмийн асуудалд анхаарал хандуулж хөдөлмөрийн хуулийн дагуу цалин тооцохыг хүсэж байгаагаа мэдгдлээ.